Амар. Авсаархан болцсон биш үү? Ондэлж гин үү? Ойрд өөр нэг хурдны зам гэдэг нэг өөр гэсэн асуудалтай болоод. Тэгээд уус нийслэлд ногоон байгууламж дутж байгаа тийм бургаснуудыг хэдж байгаа хурдны замаа тавих юм байна уу? Газар мундсан биш заавал гол руу халдах ямар хэрэг байна? Яг өөртөө хотынх нь яг өөрсдийнх нь хэлж байгаа яг уу айлуудын болохоор хашаад чөлөөлөд нөхөн төлбөр олгож чөлөөлөд явъя гэхэд их мөнгө ихэд байна. Тийм учраас гээд өөрсдөө нь гол дагуу шууд чөлөөлөлтэй газар байгаа гэдгээр туулын бургастай газраараа чөлөөд хурдны замаа тавих гэдэг байхгүй. Яг хараад архан цаацтай ууланд газар олгосон байдаг үлээ. Уян үед дархалсан газар. Ямар эрх мэдэлтэй болохоор газрын хашаа зоочход их зоос нэх хэрэгтэй гэж хөөгөөд явуулахгүй. Өө эдгээр чинь юм уу аргатай гэдэг. Уг нь хуулиараа болохоор нөгөө хүн амьдрах суурьлын бүс үүсгэхээсгүйгээд хуультай байдаг. Тэгэхээр эдгээр болохоор газар авахтаа болохоор хүмүүсийн жуулчид хүлээж авах хэвээр аялал жуулчлалын газар гэдгээрээ газар авчдаг байхгүй. Тэр нь болохоор аялал жуулчлалын газар гэхлээр байшин барьж болно, Монгол гэр гэрж болно, өөрийн барьж болохгүй гэд газар авчаад өөртөө орон сууц барьж чаддаг юм уу? Хамаагүй. Хөөж явуулах л байсан юм. Эрх мэдэлтнээ дийлж чаддгүй, баяд ноёдынхаа аргыг олж чаддгүй хуйлтай болсон юм байна. Эртнээс эзэн Чингис хаанаас ч 3 голын монголчууд гэж алдартай. Чингис хаанаас ч өмнө 3 голын монгол. Ямар 3 гол байдаг вэ? За манайх чинь хэрлэн, оноо, хэрлэн, туул. Хэрлэн, оноо, туул. Зөв. Хэрлэн, оноо, туул гуравт хэн дуртай нь халдаж харьцах эрх байхгүй. Нэг ширхэг модын ч тасдах эрхгүй. Хэрвээ үүнийг хараад байгаа үгүй хөгжил хэрэгтэй гэж байгаа бол бид хөдөлгөөнд орохоос өөр замгүй гэж дамжуулсан байгаа. Чингис хааны асаасан гал голомтыг дураар сэндийчж 3 голд халдвал амиар нь л төлөвлөх болно. Хааны газар нутгийн ивэл дор аятайхан шиг газар нутгийг хараад манд чадахгүй бол та нарын хэрэг байна уу? Эцэг өвгдөө эцийнхээ зарилгийг хүртэл дагаж чадхааргүй их том толгойтой болжээ. Тийм бол муухай ашаа харуулах хэрэгтэй болж байна гэсэн үг юм. Та нар их зовондоо. Ер нь хүмүүс мэдхгүй гэхээсээ илүү зүгээр өөрсөнд нь мөнгө хэрэгтэй байгаа болохоор л энэ бусрын юм дэмжиж байгаа гэж ойлгодог шин. Босромог зүйлийг чимээгүй байгаад байгаа нь тэрнийг дэмжснээс өөрчлөхгүй. Ихтэй санаа зовлтгой өгөн энэ дайнд нь оролцохгүй. Тэрийг тусгай өөр онгодууд хийнэ. Та нар ядаж үерийнхээ 60 жилийнхаа ой дээр өөрсдийнхөө өхлийн ороо дуудлаа да. Хамгийн ойлгомжтой зүйл бол маш олон бургасуудыг хядсан гэсэн. Хядахдаа хот газрын чинь төв цэгээс зүүн урд зүгээс эхэлж хядсан байх учиртай. Монголчуудын хамгийн ивэлгүй муу зүг тэндээс л та нарыг сэтэлж орж ирэндээ. Зүгийн муу зүүн урдаас тэгвэл бургас хятсан тэмдэгтэй газар нь зүүн урд байгаа. Ингэснээр тойрог хамгаалтуудыг хизээнэ өөрсдөө сэтлээд өгсөн байна. Тэрэн дээр нөгөө Монгол хүн биш 3 голдынхан дээр нь
харь улсын иргэд тонгоцож байгаа биз. Усны эздэд энэ таалагдахгүй. Оноо зөксөн 3 голын монголчууд гэж ивэлийг шууд татаж татрахаас өөр замгүй. Тийм зүйл хийх нэрийн доор маш их зоос эргэлдүүлэхийг л мэдж байна. Та нар чинь тэргүүн юмаа нааш нь цааш нь болгох өрсөлдөө эхэлнэ биз. Тэхийн тулд нэг зүйлийн нэрэн доор маш их бохир зүйлс мөнгө зоос эргэлдүүлэх ёстой болно. Ядаж нийцгээд нэгэнд нь идэж уух юм ээ. Нөгөөд нь сархадны зоосыг өгөх хэрэгтэй болно шүү дээ нэг бүрт нь. Тэгэхээр асар их зоосоор тоглолт хийж болох нь гацаах тусмал ашиг үнэн. Энэ зөв үү? Эсвэл энэ талаар хүмүүс тооцоолоогүй байгаа юу? Хүмүүс тооцоолоогүй байгаа. Яг энэ өгдүүд туулголоо яг хамгаалъя гэж тэмцэж байгаа хүмүүс яг энэ өгдүүдтэй адилхан мэдээж гүн гүнзгий ухаж бол мэдсэн хээсээ илүү бол энэ миний нөгөө юу гэдэг хүүхэд насаа өнгөрөөсөн газар штэ. Эсвэл ахбад настаа үүснэ болохоор энэ ч болохоор миний үр хүүхдүүдийн уух уус штэ гэд нэг ширхэг бургас тасалсан бол нэг хүний амиар төлөвлөнө. Хэдийг ядсан бол аимшигтай л нэг машин явуулаад ороо хийсэн ш. Тэр тусмаа Улаанбаатар шуудаар төлөвлөх болно. Яа. Улаанбаатар ч ижтэй хүмүүс орон нутгаас нүүжсэн хүмүүс байгаа. Тэр нь хамаагүй. Энэ уулын доор уснаас нь уусан хэн болгоноос л түүх хэрэгтэй. Яа. Өөрсдөө тэр уснаас амсч үзээрэй. Хизээний хор улсан болно. Дотор 5 цулцсан хорслын нулим суугаад ирэхээр эвгүүтэхгүй хайчих үлээ. Энэ уулганы хизээний тооцоосон байсан байна. Тэгэхээр ёроо өөрсдөө дуудсан. Тэгэхээр гомдлтгүй байлгүй дээ. Бид улаачи гадагш нь гарах санаатай байна. Тэр хооронд устгал явагдана үз. Ирэхцээд байхгүй амар шүү дээ. Тодорхой хэмжээнд хядаж дуусчаар буцаагаар нь дуусчих л болно шүү дээ. Тэгээд ард иргэдэнд Тэнгэрийн уул усны хилэн гэж ийм байдгийн байна гэдгийг ойлгоно. Давхар улаачийг модим тарихтан ч сэтгэлийн гүнээс ойлгож дэмжих үсэн. Тэгээд өвгдүүдийн бидийг ахвал одоо нүүр фейсбુક уу нүүр ном гэдэг зүйлэн дээр биччихдэг. Бичдэг хүмүүс нь болохоор өвгдөө эзэн минь өршөө яанда хаалга гэж мэдээж иймэрхүү зүйл бичээд ирэнгүүт юу гэж өршөөх үү дээ. Ахвал хэлж байгаа байхгүй юу? Энийг чинь би мэдэж өөрөө шийдэж байгаа юм бишээ гэд. Улаачтай улаачгүй л та нарыг нэргэн өөр асуудал байхгүй юм байна. Тохиромжтой нэг цаг үед Улаанбаатар хотод яаж нэргэж болно гэсэн үг. Тийм болохоор ер нь бэлтгэлтэй байвал дэмгүй бах. Одоо нөгөө вакцины тарилгаа хийлгэсэн хүмүүсүүд чинь тэр хорцсон усыг уух юм болов уу? Би махбод улам хүндрэх юм байна эцтэй. Нэгэнд тариулаад хорцсон хүмүүс усаар яадаг. Илүү амьд байлгаж хэрэггүй. Угаасаа өдөр болгон хүмүүс толгой тарих зүрхээр өвдөж үхцгээж байгаа.
Энэ бол тэдний өөрсдийн сонголт юм. Өвөө нь бол шархдах ёстод л тослно. Өөрөөр бол энэ асуудалд хамаагүй оролцох хэрэгтэй. Сая үхээрүүд маш их гүйж хамаг үүлээ чинь үржил шимээ чинь туугаад алга боллоо. Амтай болгоно ил идлээ. Тэр чинээгээр та нарын мал, хүй, ногоо өөр юу гэдгийг горил зэрэг бүх юмнууд чинь ивэлгүй болно. Тэр чинээгээр та нар ол замггүй болно. Одоо усны энэ хамаа замбрааг үрж байгаа ус бохирдуулсан. Бас шээсээ бол урсгадаг нүгэн. Тэр нь байлаа гэхэд дээрээс нь мод бургасыг огтлж байгаа нь илэрхий дайн зарласан хэрэг юм. Одоо үнэхээр хөрсд газрын, уул ус газрын эздүүд байдгийм үгүй юу гэж дайжгэнж байна шүү дээ. Одоо нэг сургамжийн дашвар авах цаг болсон баха. Тэр бол ойлгомжтой юм байна. Шүн дунд унтаж байхад чинь ажиллагаа явагдана. Шинэ байшин сав барьж яадгийг угаасаа нураал унахаас хойш. Нэг их урт наслах биш усаар ядгийг. Хамгийн тэргуунд баримтлах зарчим бол эртнээс дархасан 3 голоор хаан эзнийхээ зарилгийг зөрчиж наадаж байгаа байдал чинь хамгийн том урвалт. Та нар ихэнх чинь харийн бурхны шашинтай байж болно. Гэхдээ мөнх тэнгэрийн доорх Монголд амьдарч байгаа. Тэрийг мартсан бол тай юм шиг байна. Чадал нь хөрвөл тэгээд тийм юм болохоос сэргийлээд хамгаалахгүй юу да. Үгүй ээ мөнгөтэй хүмүүс юм чинь гадагш байгаа зүх нисээ зутчих байлгүй дээ. Энэ айлдварыг сонсоод бүгд зүхтэн ойлгомжтой. Хэн та нарыг ийм хүмүүсийг баяжуулж, хэн та нарыг ийм хүмүүсийг сонгосон юм бэ? Дооц нь бохор учраас дээдс нь хүртэл бохор байгаа юм шүү дээ. Надулсан гадагшаа гарлаа гэд юу чадна гэж. За яг газар усны догшрол дуртай юм төрцөн гэх юм бол нөө энэтхэг төв дээр нь очиж засад үлээ хийх байлгүй дээ. Засал чухал биш. Улс гэдэг дарга ноёдыг хэлдэггүй юм. Олон төмний хандлагыг хэлдэг юм. Одоо ихэнх л тийм хөгжил дэвшилд зам тавих ёстой гэж байна. Тэгвэл тэр болгон өөхөх ёстой. Тэгж дэмжсэн болгон та нар тэр хурдны зам гэдгээр явахгүй. Харин эмч домчийн 4 дугуйт дээр өөхөхгээ давхиж явах болно гайгүй. Тэрийг бол өвн бардам илнэ. Та нар тэр замн дээр явах ч ирэхгүй. Тийм урагшд зориулсан ч зам биш. Харин явах таатай зам чинь бол хэвтэж байгаад өөхлөт болох төгсөн эмч домчийнхоо тэр 4 дугуйт харал зам татуулан давхин да. Ер нь тэгээд
Тэнгэр гэдэг яагаад дээр байдгийг, хүмүүс яагаад тэнгэрийн доор байдгийг гэдгийг ойлгодоггүй болов та. Та нарын өмнөх өвөг дээдсүүд өвөөгийнхэн туршлагаар ганц нэг ийм тэрсэж байгаад улс гүрэн байх хаач болж мөхөж байсан түүх олон. Өөрсдийгөө бурхад гэж боддог болов та. Бүхэл аймагуудын газар нутгаар үхээрүүд гүйсэн үү? Тэгвэл та нар сайнаа үзэхгүй гэсэн үг. Та нарыг шарна. Хатаана. Харин улаач маань энд байх ёсгүй гэсэн үг. Нэг ч үйлгүй газар ороогоо оруулах гээд үзгэлтэй тэр багчаараа. Нэгтээ энэ бол дамжуул гэсэн зүйлийг л өвөн дамжуулж байна. Тэр алт ухад зөөдөг хүмүүс ч гэсэн нэг л өдөр тэр доороо дарагдаж өгөх төөрөхтэй шүү. Өөр хүүхдүүд нь боолын боол шиг амьдрах ёстой хараалыг үрнэ. Тиймээс ус тасарвал цусаараа гол урсгах хэрэгтэй болно. Хүнэн дахил. Нийцийн сонголт тийм байх болно шүү. Гэхдээ дундын гол учраас яах ч хөө гэж бодож байгаа бах. Усыг харааж болдго юм шүү дээ. Ер нь ирээдүйд цаг үе та нар эрх мэдлээс улж байлдахгүй. Эд баялгаас улж байлдахгүй. Уух усны төлөө нэг алах болно. Цангаад байлгүй нэгнийхээ цусыг ч уuna гэж бодлоо. Тийм цаг үе хүлээж байгаа шүү. Тэр үе зарим таны үйл хэргийг бид ойлголоо гэсэн ч улаас та нарыг эргэж харахгүй. Тэр чигээр чинь хаях болно. Тийм л байна. Олон жил та нарыг айлгсан гэж яриад байгаа. Тэнгэрийн гисгээл. Одоо тэрэн дээр дөжрөө тийм юм байдгүй маа гэдэг дураараа ус голын хүртэл өнгөчж байна. Одоо бол энэс цааш инэрл гэж байхгүй. Тэгэл ойлго. Тэвэн дамжуулах юм а дамжуулсан. Болно доо. За, гэлэлээ.